Улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг гэдэг 200 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага болон төв банкуудын гишүүнчлэлтэй. За олон улсын санхүүгийн хүртээмжийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, за судлах, за бодлогын томоохон зөвлөмжүүд өгөх үндсэн чиглэлтэй ийм олон улсын засгийн газар хоорондын олон улсын байгууллага байдаг. За санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол 2010 оноос энэ тус байгууллагын үндсэн гишүүнээр элсээд тэгээд сүүлийн 15 жилийн хугацаанд маш идэвхтэй энэ байгууллагатай бол хамтарч ажиллаж байгаа. За энэ байгууллагын хүрээнд бол 7 үндсэн ажлын хэсгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. За энэ 7 үндсэн ажлын хэсэг болгонд санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд бол орж ажилладаг. Тухайлбал дижитал санхүү, за санхүүгийн том big data гэдэг тийм ээ, big data боловсруулах групп гэдэг юм уу. За стратеги тодорхойлох групп гэдэг юм уу. Ногоон санхүүжилт гэдэг юм уу. Доктортой санхүүжилт гэдэг энэ санхүүгийн зах зээл дээр хамгийн их энгийнээр хэлбэл модонд орж байгаа тийм ээ. Ийм сэдвүүдийн хүрээнд мэрэгжлийн working group-ууд ажилладаг. За энэ working group-уудын хүрээнд бол санхүүгийн зохицуулах хороо, өөрийн Монгол улсынхаа санхүүгийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэх, за өөрийн сайн туршлагуудаа хуваалцах, бусад орны ялангуяа хөгжиж байгаа бусад орнуудын хөгжингүй орнуудаас энэ санхүүгийн зах зээл дээр гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн хүртээмжээр гарч байгаа томоохон ахиж дэвшлүүдийн талаар байнгын судалж, тийм ээ, туршлага хуваалцаж ингэж бол ажилладаг. За жил болгон 9 сард бол энэ санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн бодлогын форум гэж болдог. За энэ бодлогын форумд бол санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсгийн гишүүд маань бүгд оролцож холбогдох чиглэлээр мэдээлүүд өгч ингэж ажилладаг. За зарим ялангуяа энэ санхүүгийн дижитал финтек чиглэлийн санхүүгийн энэ үйлчилгээ, за энэ working group-уудд бол санхүүгийн зохицуулахаар зарим энэ ажлын хэсгүүдийг бол бүр ахалж сүүлийн 2 жилийн хугацаанд бол ахалж ингэж ажиллаж ирсэн. За ийм туршлагатай. За санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг бол ерөнхийдөө энэ дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарч байгаа чих хандлагууд, за түүний дотор бол ялангуяа энэ эмэгтэй бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн тал дээр бол онцгой анхаарал хандуулж ажилладаг. За энэ үрээнд бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг санхүүгийн зохицуулахаар хамтраад за гендерт суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хяналт шалгалттай үнийг хэрэглэх ийм сэдвийн хүрээнд бол 3 өдрийн яг мэрэгжлийн түвшний дээд хэмжээний юм хурал уулзалт зөвлөгөөн бол өнөөдөр эхэлж байна. За энэ удаагийн хуралд бол олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн 40 гаруй орны 70 гаруй гадны төлөөлөгч нар оролцож байна. За энэ 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, зохицуулах хороодууд, за төв банкуд, сангийн яам зэргийн байгууллагуудын төлөөлөл, за дундаас дээш шатны менежерийн төвшингийн хүмүүс оролцож өөрийн орны туршлага, мэдлэг гээ бол хуваалцж байна. Хуваалцахаар байна. За түүнээс гадна энэ удаагийн хурлын бас онцлог нь бол энэ эмэгтэй бизнес, жижиг дундад бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн асуудал нэлээд төвлөрч ингэж хэлцгээр хэлцэх асуудлын юу бол гарсан, хөтөлбөр бол гарсан байж байгаа. За энэ үрээнд тухайлбал эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг хэрхэн яаж шийдвэрлэх үү? За үүн дээр бол технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг хэрхэн яаж ашиглах уу? За тэднэрт санхүүгийн боловсрал мэдлэгийг яаж олгох уу? За эмэгтэй бизнес эрхлэгч ялангуяа энэ санхүүгийн зах зээл дээрх үйлчлүүлэгч, тийм ээ, хэрэглэгчийн эрхшгийг хэрхэн яаж хамгаалах уу? За ногоон доктортой санхүүжилтийг хэрхэн урт хугацаанд доктортой авч явах уу гэд ийм олон сэдвүүдийн хүрээнд ийм салбар хэлэлцүүлгүүд бол хийгдэнэ. За санхүүгийн зохицуулах хороо Монгол улсаас бол яг энэ чиглэлээр 3 үндсэн илтгэл тавьж панел хэлэлцүүлэхэд бол оролцохоор ийм байдлаар бол төлөвлөгдсөн байж байгаа. За нөгөө талаас санхүүгийн олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй Монгол улс санхүүгийн зохицуулах хороо олон жил хамтран ажиллагаагаа явж эхэлж байгаа. За энэ хүрээндээ бас тодорхой тийм грант төслүүд, буцалтгүй тусламжийн төслүүдийг бол хэрэгжүүлдэг. За өнгөрсөн 25 оны сүүлээс эхлээд энэ хадгалан зээлийн хоршоодуудын гишүүн эмэгтэйчүүдэд доктортой ногоон санхүүжилт, ногоон зээл олгох ийм төслүүдийг хэрэгжиж эхлээд явж байгаа. Зөвхөн энэ хүрээнд бол
ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, алслагдмал бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг бичил санхүүгийн байгууллагууд болох энэ хадгалан зээлийн оршуудын гишүүн эмэгтэйчүүдэд доктортой тийм ээ ногоон ийм санхүүжилт өөрийнх нь бизнес тохирсон ийм санхүүжилтийн одоо хэрэгцээг нь хангах ийм төслүүд бол хэрэгжиж байгаа. Тэгээд энэ хэрэгжээд ингээ явах юм бол цаашид одоо олон улсын бусад одоо хандивлагч байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас ялангуяа энэ бичил санхүүгийн байгууллага болох энэ хадгалан зээлийн оршуудын гишүүдээр дамжиж тийм ээ хүртээмжтэй санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн өртгийг бууруулах, санхүүжилтийн өртгийг бууруулах, урт хугацааны ийм санхүүжилтийн боломжууд бол нэгж харж байгаа. Тэгээд энэ хүрээндээ бол бид хүн бас нэлээдгүй энэ санхүүгийн хүртээмжийн олон улсын нийгэмлэгтэй бол нягт хамтарч ажиллаж байгаа. За олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн төв бол одоо Малайз улсын нийслэл Куала Лумпурт байдаг. За энэ одоо төвөөс нь одоо яг энэ санхүүгийн хүртээмжийн чиглэлээр нэлээд мэргэжсэн өндөр түвшний экспертүүд ирж манай орны ялангуяа алсгамал бүс нутгийн эмэгтэй бизнес эрхлэгч нарт бол одоо бизнесээ хэрхэн хөгжүүлэх үү тийм ээ бизнесийн одоо санхүүжилтийг хэрхэн богино хугацаанд урт хугацааны өртөг багтаа санхүүжилтийг татах уу гэдэг ийм чиглэлээр бол үе шаттай сургалт зөвлөгөө тийм ээ ийм ажлууд бол тогтмол хийгдээд явах юм аа. Тэгэхээр та ч гэсэн сая ярианд дурдлаа тий. Одоо энэ санхүүгийн эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцоог дэмжихийн тулд одоо хоршоодын зээл тий тусламжуудыг бол бид нар тогтмол өгж байгаа гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр энэхүү одоо яг эмэгтэйчүүдийн яг зээл тусламжийг өгж байгаа ч гэсэндээ яг бодитоор бас хүртээмжтэй хэмжээнд бол хүрээгүй байна тий. Хангалттай хэмжээнд бол хүрээгүй байна. Тэр дундаа орон нутагт бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдэд зээлийн шалгуур өндөр байдаг зүйл бол асуудал бол төгөөмөл байдаг тий. Энэ дээр бас санхүүгийн зохицуулахороо бас ямар байдлаар ирнэ ажиллах вэ тий. Ер нь орон нутагт ирнэ яаж чиглэж ирнэ ажиллах вэ? Санхүүгийн зохицуул хорооны зүгээс ялангуяа нэмэгтэй бизнес эрхлэгч, орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжсэн санхүүжилтийг урт хугацаанд доктортой хангах чиглэлээр хэдийд бодлогын ажлууд хийж хэрэгжүүлж ирсэн. За тухайлбал өнгөрсөн жил одоо Төв Азийн бүс нутагт жишг болох биз манайх юм зохицуулт орчныг бий болгосон. Өөрөөр хэлбэл gender bond нийгмийн бонд, доктортой бондын зохицуултын орчныг бий болгосон. Энэ хүрээндээ бол тухайлбал Монгол улсад бол анх удаа gender bond буюу яг эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилт зориулсан бондыг одоо дотоодын томоохон банк, хаан банк бол 30 тэрбум төгрөгийн одоо gender bond-ыг санхүүгийн зохицуулахаараа тэгээд энэ зөвшөөрлөөр Монголын хөрөнгөний зах зээл дээр бол гаргасан. За энэ gender bond-ын гол онцлог бол урт хугацааны хүү багтай. За тэгээд гол нь эмэгтэй одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжсэн ийм санхүүжилтийг гаргасан. За үүнд энэ 300 гаруй яг эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд санхүүжилт хийснээс одоо энэ тал гаруй одоо 50 гаруй хувь нь орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бол чиглэсэн ийм үйл ажиллагаанд бол явж байгаа гэж харж байгаа. За нөгөө талаас бид бүхэн бол ялангуяа энэ орон нутагт санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, за урт хугацаанд доктортой хангах, за ялангуяа зээлийн шаардлага шалгуур хангадаггүй гэдэг юм уу ийм бизнес эрхлэгчдэд зориулсан ийм бодлогын арга хэмжээ бол ирж байгаа. За та мэдж одоо сонссон бол яг одоо улсын хурал дээр одоо санхүүгийн оршооны тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл бол хэлэлцэгдээд явж байгаа. Хурлын гишүүн, өөрийн туяа гишүүн, заяавал гишүүн нарын одоо өргөн бариад улсын хуралд хэлэлцэгдээд явж байгаа. За энэ хуулиар бол ялангуяа энэ орон нутгийн иргэдийн гишүүнчлэлтэй ашигын төлөө биш өөрсдөө удирддаг. За тэгээд энэ санхүүгийн оршуудууд үйл ажиллагаа явуулаад өөрийн гишүүн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүжилтийн асуудлуудыг шийддэг ийм тогтолцоог бий болгохоор зорж байгаа. За тэгээд энэ хуулийн төсөл цаашаа хэрэгжээд явбал энийг дагсан би түрүү ярьсан олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хандивлагч санхүүгийн институцүүд бол энэ одоо доктортой тийм ээ өөрөө хяналтаа тавьдаг ашигын төлөө биш хамтын удирдлагатай энэ одоо жижиг санхүүгийнх нь одоо бичил санхүүгийн институцээр нь дамжиж урт хугацааны юм санхүүжилт хийгээд явбал нөгөө дундын санхүүжилтийн зуучлалын өртөг багтай урт хугацаанд яг очих ёстой бүлэг зорилт төвшөндөө очдог ийм институц болоод явах юм. За хэдийгээр манайд бол Монгол улс бол санхүүгийн хүртээмж гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл аль биесны санхүүгийн одоо институтээс авдаг санхүүгийн үйлчилгээний үзүүлэлтээр тэр бол маш өндөр тооцогддог. Дэлхийд хөгжиж байгаа орнууд дундаа ч өндөр тооцогддог. Хэдий боловч яг эмэгтэйчүүдийн санхүүжилтийн одоо асуудлуудаар бол төдийлөн бүр хангалттай төвшөнд байж чадахгүй байгаа. Ялангуяа одоо эмэгтэй бизнес эрхлэгчдэд бол хамгийн гол нь санхүү хүртээмжийн үзүүлэлт өндөр боловч санхүүжилтийн асуудал нь тотмог байдаг. Ялангуяа одоо бусад орнуудтай харьцуулахад 1.5 дахин одоо эмэгтэй өөрөөр хэлбэл бусад одоо бизнес эрхлэгчдээс эмэгтэй бизнес эрхлэгчтэй
эмэгтэйчдийн санхүүжилтийн одоо олдц бол 1.5 дахин бага байдаг гэсэн юм судалгаа аваад байна. Тэгэхээр энийг цаашид нэмэгдүүлэх чиглэлээр бид бүхэн одоо ийм улсын зохицуулагч байгууллагууд, санхүүгийн үр дүнжээ олон улсын нийгэмлэг, за үүнийг дагаад энэ хандивлагч улсын санхүүгийн байгууллагууд ирж байгаа тий. Тэгээ Монгол улсад одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үндсэндээ маш өндөр хувьтай байдаг. Бизнес эрхлэгчдийн бараг 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл зээлийн санхүүжилтэнд төдийлөн сайн алддаг. Энэ асуудалд бол энэ олон улсын зохицуулагч байгууллага, олон улсын санхүүгийн үр хэмжээний нийгэмлэг, за донор хандлагч орнуудын анхаарлыг хандуулж, за тэгээ ямар тулгараад байгаа проблемыг яриад гарч шийдлүүд ярих юм чухал арга хэмжээ болж байгаа юм аа.